Би 22 настай эмэгтэй. Харин энэ явдал надад жил агас юм тохиолдсон. Би дөнгөж шинэ цогцлбор байранд нүүж ороод байсан ба нүүдэл судал эд дундаа явж байлаа. Байрны маань хаалх хаагдах үедээ автоматар төвжигддэг байсан бөгөөд нэгэн удаа би шуудангийн хайрцаг шалгахаар оцны өдрүүгээ найз залуутайгаа уцаар ярангаа өөрийн байрыг орхин гарсан юм. Харин би буцаж орж ирээд шуудангаа задлангаа давхар найз залуутайгаа үргэлжлүүлэн уцаар ярьсаар байсан ба санамсаргүй мөр болон шанаандаа авчулсан байсан утсаа орныхоо урд унгаж орхихон тэр. Тиймээс би утсаа авахар доош тонгохдоо нүдэнд маань нэг л хэвийн бос зүйл торхыг анзаарсан юм. Орондоор маань хин нэгэн байлаа. Нүд маань орой дээрээ гарч би золтоол ачих чагаагүй. Тэрхүү орондоор маань байсан хүн нуруугаа цааш харуулсан, толгоон цааш харсан байралтай байсан тул би түүний царайг харж чадаагүй. Тэр ч намайг харсангүй. Толгойд маань өчнөө янзын бодлууд эргэлдэж байсан ч би аль чадгаараа юуж болоогүй мэт жүжиглэхийг чинь газраас утсаа аваад өргөжлүүлэн уучлаарай би утсаа онгоцглаа. Би чам руу шүршүүд очиод эргээ залгая хэмээллээ. Угаалгын өрөө яг миний орны хажууханд тул түргхэн гэгч нь алхаж ороод чимээгүй хүн төгжиж шүршүүрээ нэв. Дараа нь байр маань нэг давхарт байсан болохоор цонхоор өсөрч буугаад цагдаа руу залглаа. Тэд надад ойролцоо холгүй хүн хүлээж бай гэсэн зааварчилгаа өгсөн бөгөөд гэхдээ гудамжныхаа нөгөө талд гараад цогцлбороос хин нэгэн гарч ирж бөөсгийг ажиглаж байхыг зөвлөв. Тэр үед 100 болж байсан учраас гадаа гэгээд хэвээр л байлаа. Би гудамжны нөгөө талд гарч машины араар нуугдаад онгорхоо угаалгынхаа өрөөний цонхыг болон цогцлбор байрныхаа орцны зүг харж байв. Би найз залуу руугаач залгсан бөгөөд тэр ойр амьдардаг байсан учраас бараг цагдаа нараас ч дөрүл идэрч гисэн. Ойролцоогоор 5 минутын дараагаар цагдаа нар чирж би тэдэнд өөрийн бэлтгүүрийг өгч тэд ч дотгошоор. Хэсэгхэн хормын дараагаар 2 цагдаа торонхаа гудамжныг ижиж болохоор хүнийг гавлан гарч ирсэн бөгөөд түүний нүд нь яг л галзуу хүнийг шиг харагдаж байсан ч тэр зүхтах эсвэл эсэргүүцгийг оролдохгүй байлаа. Бусад цагдаа нар байшинг нэгжиж байхад нэгэн цагдаа явж намайг хэсэг тайтгаруулсан бөгөөд тэрхүү хүн цагдаа нарыг ороход угаалгын өрөөний хаалганы гадаа миний галтгооны хотхнуудын нэгийг гартаа хатган намайг уснаас гарч ирэхийг хүлээж зогсож байсныг хэлсэн юм. Тэрхүү үйл таних хүн намайг шуудангаар шалгаж байх зур ямар нэг байдлаар байранд маань нэвтэрч ороод орондоор маань нуугдсан байлаа. Намайг гэмтэх гэж байсан тэр хүн гэр оронгүй нэгэн байсан болж таарсан ба түүнийг сүүлд мэдрэлийн эмгэг твтүүлсэн гэдгийг бид олсон. Харин байранд хулгаагаар нэвтэрсэн зорилго нь намайг хүчнэдэх, дээрэмдэх, айлгах, магадгүй алах аль нь байсныг бид мэдж чадаг өнгөрсөн юм. Яг үнэндээ мэдхийгч би усаагүй. Харин найз залуу маань тэр явдлын маргаашнаас л шууд манад нүүж ирж амжирхаа шийдсэн юм. Игч бит хоёр саяхан 7 хоног бүрийнхээ уламжлалт уулзалтын үеэр багийнхаа дурсамжуудыг сэргээж байгаад энэхүү түүхийг сансан юм. Тэр үед манайх хотын цохроо нүгэд удаагүй байсан бөгөөд шинэ байшин маань тунд ажигүйж төвөөс нэлээд алслагдсан байв. Игч маань 12-тай, харин би 7 настай байлаа. Тэр үед манайх Kodak нэртэй том нэмц авчарк нохоотой байсан ба нэгэн өдөр ээж маань биднийг нохоогоос салхилуулаад ирэхийг хүссэн юм. Нар дөнгөж мандад удаагүй байсан тул бидэнд нэг их санаа зовоод байх зүйл байсангүй. Игч бит хоёр хоёулах нь томчуудын хараа хяналтгүй зугаалах сайхан байсан бөгөөд өөрсдийн эрхчлөлөө гэдлэн Kodak-ийн хүссэн бүхнийг нь өнөрлүүлж шинжлүүлж явлаа. Дараа нь бид түүнийг уяанаас нь сулж өрхөд туулаатай хөөцөлтгийг нь харж зогслоо. Энэ зөвхөн Kodak-т ч биш бидэнд ч гэсэн их зугаатай байсан тул хамаг анхаарлаа нохоо туулаа хоёрын хөөцөлтөнд чиглүүлчихэд инээж баяс зогссон бөгөөд тиймээс л бидний ард машин ирж зогсоод дотроос нь аврах том хүн гарч ирээд бидний араас гитэж байхад бид анзаарч мэдээгүй байсан баг. Kodak гинет туулаатай хөөцөлтгөө зогсоогоод бидний зүг иргэн харлаа. Дараа нь тэр яг л аянгийн уртаар бидний зүг буцан хурдалж эхлэх юм тэр. Тэр бараг л нисэж байна уу да гэмээр
Хөлн газар шүргэж байгааг нь ч мэддэхгүй байв. Гараа алдлаа инээмсэглэн хүлээж зогссон биднийг тэр зөрж өнгөрөөд цааш хараад бидний араас гитж байсан тэр үл таних хүн дээр газарцсан байлаа. Биднийг эргэж харахад тэрхүү хүний гарыг зуусан байсан ба Кодагч том шүдтэй том нохой байсан тул гарцаагүй тэрхүү хүний гарыг юу ч үгүй уурж тасч байв. Тэр хүн ямартайч нохойг өөрөөсөө холдуулж өнгөсөн бөгөөд харин Кодаг бид болон танихгүй хүн хоёрын дундх цайд ирэн зогслоо. Игч бит хоёр ямар аимшигтай аюул дунд байснаач гадарлалгүйгээр тэр хүнээс уушлахгүйсэн ба харин тэр хүн с ижигтэй инээ дээр хариу бариад мушилсан байж биднийг ямар сайн хүүхдүүд болохыг хэлснэ. Машин руугаа бүдчин суугаад арилж өгч билээ. Харин тэрхүү үл таних хүн явсны дараагаар газарт нэлээд уртаалсан унаж хоцорсон байхыг харж байснаа би санддаг юм. Одоо бодоход тэр хүн түүнийг гартаа барьж байсан байх. Ямар ч тач бид тэр үедээ юу болсныг олгоогүй учраас Кодаг руу гайхшран хасаар хоцорсон ба тэр ч архирсаар буцаж гэртээ харих хүртэл ийш тийш чихэн сортолцсон архирч биднийг аюулгүй гэрт маань өргөсөн юм. Игч маань надад саяны болсон явдлын талаар хинч битгий хэлээрэй. Үгүй бол ээж Кодагийг хүн атсан гэд алчсан шүү. Химээ хэлж байлаа. Жаахан хүүхдүүд байсан тул бид үнэхээр гин байж. Бид өөрсдийн нохоогоо хамгаалж байна хэмээн бодож байсан ч үнэндээ тэр бидний аль нэгийг эсвэл хоёулангийн аимшигт хувь тавилангаас аварсан байсан юм. Харин би бүр нэлээд сүулт нь бидний амьдарч байсан дүүрэг, бэлгийн гаж донтнууд болон цуврал алуурчдын томоохон голомт байсан гэдгийг мэдсэн бөгөөд тэр үед бидний худалдаж авсан байшин яагаад тийм хямдхан байсанд гайхшрах зүйл огт байгаагүйг ойлгосон юм.